Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын үнэлгээгээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөө 70 дугаар байрт байсан бол 2023 онд 21 байраар ухарсан байна. Энэхүү судалгаанд улс төрийн хараат байдал, хуулийн байгууллагаар шалгагдаж буйгаас ирж байгаа дарамт шахалт, мэдээлэл хайх, олж авах, түгээх хэрхийн хязгаарлалт нь ямар байгаа юм, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны байдал болон санхүүгийн байдал, хараат байдал маш муу байгааг илэрхийлсэн. 2021 оноос 2024 оны эхний хагас жилийн байдлаар хүний нэр төрд халдсантай холбоотой нийт 56 хэргийг шүүхээр шийдвэрлэсний 30 сэтгүүлчтэй холбоотой. Худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт 2023 онд 3, 2024 онд 2 сэтгүүлчийн хэргийг шүүхээр шийдвэрлсэн байна. Төрийн түрүүнд сэтгүүлчид хэвлэл мэдээллээр мэдээгээ бэлтгэжээ дараа нь дандаа яах болоо гэсэн стрессэнд ордог. Ерөөсө санаа зовнил ихтэй би одоо ямар асуудалтай ингээд мэдээг гаргаад энийг одоо санаа зовндог. Тэгээд тэр санаа зовж байгаа нь бас бусад нөгөөх байгууллагуудын хийсэн судалгаагаар бас ингэж давхар гарч ирсэн байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль гарсан ч мэдээлэл авахд энд бас тодорхой хэмжээнд одоо авахд хүндрэлтэй байна гэдэг ярьж байгаа. Иргэний хуулийн 21-р зүйлийн иргэний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг хамгаалах асуудлаар 21-с 24 оны хугацаанд эхний хагас жилийн байдлаар 56 хэргийг шүүхээр одоо шийдвэрсэн 30 сэтгүүлчтэй холбоотой байдаг. Мэдээж энд маш олон асуудлууд байгаа. Редакцийн хараат бус байдал тийм ээ. Тэгээд тэдний ажиллах орчин нөхцөл тэгээд тэнд бас нөгөө өөрсдөө ингээд аюул эрсдэл тулгархад хамгаалах асуудлууд гээд маш олон асуудал байгаа. Сэтгүүлч мэржлийнхээ дагуу ажиллаа бүрэн хийх боломж болцоо тун хомс болсон. Үүний нэг тод жишээ бол саяхан байцаагцсан Норог медиа багийнхнаас харж болно. Энэ мэтчлэн улс төрийн албан тушаалтны дайралт дарамт өдөр бүр сэтгүүлчд ирж байна. Үүнтэй зэрэгцэн иргэдийн сэтгүүлчийг харах өнцөг өөрчлөгдөж нэр хүндгүй болсон гэж хэлж болно. Мөнгөний сэтгүүлч, шантажны сэтгүүлч гэх мэтээр муугаар хардаг болсон. Тиймээс цаашид сэтгүүлч үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нэг шаардлагатай болж байна. Сэтгүүлч гэдэг бол хүний эрхийн хамгаалагчийн гол бүрэлдэхүүн хэсгийн хувьд бол түүнд анхааруул зохих чухал асуудлууд байна. Энд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх үед нь үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх, мөн нийтийн мэд хэрхийг хангах энэ үйл ажиллагаагаа явуулахад нь төвөгтэй бэрхшээлтэй асуудлууд байна гэдэг нь бас одоо тодорхой судалгааны үр дүнд бол харагдаж байна. Хэвлэл мэдээллийн индекс бол нэлээд одоо улс орнууд үнэлсэн үнэлгээгээр бол улс орнуудын дундаас л нэлээд доогуур байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль батлагдаад энэ амжилттай хэрэгжээд ингээд эхэлвэл энэ ч гэсэн одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний талаарх олон улсад одоо манайхны үзүүлэх индексийг бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж ингэж үзэж байна. Мөн тухайн сэтгүүлчийн толгой редакц өөрийн хараат бус байдлыг илүүтэй хангаж олон улсын жишгт нийцүүлэх хэрэгтэй байгааг хэллээ. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг аюулгүй байдлыг таслан зогсоох нь энэ цаг үед томоохон сорилт болж байгаа. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлээ нээлттэй, эрч хүчтэй солилцох хийхээ бүрэн эдлийг баталгаажуулах суурь асуудал юм. Ялангуяа төрийн байгууллага, улс төрчид, хууль хүчний байгууллагаас сэтгүүлчдийг хорж цагдах, айлган сүрдүүлэх байдлаар жил дамжин байцаалт мэдүүлэг авч залхаан цэрлүүлж ир зоригийг нь мохоож байна. Сэтгүүлчид аюул дүртгөд иргэний мэдэх эрх хумигдана гэсэн үг юм а.